та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За энэ хэлэлж байгаа хэлсэрийг бол дэмжиж байна. За надад нэг хэд хэдэн асуулт байна. За бид бүтээн байгуулалтын ажлыг яаралтай эхлэх хэрэгтэй байна. Дээрээс нь 5 тонн нүүрсээ бас худалдаалах хэрэгтэй байна. Тэгэхээр нэгдүгürt энэ гэрээний энэ хэлэлцээрийн хизээнээс дагж мөрдөх юм бэ? Хугацаа. За нэгдүгээр асуулт. За энэ хэлэлцээрийг дагж одоо ямар нэг хууль тогтоолдод өөрчлөлт орох юм уу? Жишээлхэд энэ үнний асуудал. Одоо хүчинтэй байгаа уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 14-д заасны дагуу гэрээ хэлэлцээрийг батлахдаа тухайн бүтээгдэхүүний биржийн арилжааны дундаж үнийг баримтлан гэж заасан байдаг. Гэхдээ энэ хэлэлцээрийг их би нарийн судалсан л да. 3-2-д бол баахан юм биччихсэн. Сүүлд баталгаажсан үнэлгээхийн анхны үнэлгээхийн баахан индекс. Учрын олохоо энэ дэр одоо ямар индексүүд байд юм бэ? Индексээр одоо ингээд тохируул гаргана л гин. Энийг бол тайлбарлаж өгөхийг хүсэж байна. Ер нь ямар нэг хэлэлцээрийг хийхдээ үн чанар хугацаа шүү дээ. Тэгэхээр энэ бол бидний зархаж байгаа бүтээгдэхүүний нүүрсний үнийг бол одоо гэрээн дээр энэ хэлэлцээр дээр тодорхой бид тусгаж өгөхгүй бол дараа маргаан гарах вэ гэсэн үднэс. За 3 дахь асуулт. 2-2-д Монголын талаас хамаарал бүхий хуулийн этгээдүүд гэж бичсэн байна. Тэгэхээр Монголын талаас одоо ямар компаниуд энд оролцох юм бэ? Тодорхой хэлж өгмөр байна. Хятад талаас ч гэсэн тийм утга бүхий үйлдвэр очсон байна. Хятадын одоо ямар компаниуд энд оролцох юм бэ? За 4 дахь асуулт. За 6 дугаар одоо нэмэлт заалтан дээр хэлэлцээр 16 жилийн одоо хугацаанд хүчинтэй энэ гэрээг суслахаар бол нөгөө талын зөвшөөрлөөр гэд заасан. Нөгөө талын зөвшөөрлөхгүй болоод гэрээг суслахгүй юм уу? За иймэрхүү асуултууд байна да. За Жангабил гишүүний асуултанд хариулъя. 5 номер Туан сайд. За Жангабил гишүүний асуултанд хариулъя. Дэмжиж байгаад баярлалаа. Энэ дээр 3 гэрээний эхнийх нь 2 дахь нь буюу нүүр судалт худалдаа авах гэрээн дээр 25, 26, 27 онд тус бүр 5 сая, 28, 29 онд 6 сая, энэ 5 жилийн нүүрс нийлээд 27 сая тонн. Үүнээс хойш 6 дахь жилээс ихтэй жил болгон 20 сая тонн гэдэг ингээд нүүрс судалдах хэмжээгээ бол тодорхой болчихсон. За тэгээ бас та бүхний одоо дэмжлэгтэйгээр батлагдсан энэ одоо байнгын хорооны дэмжсэн шийдвэр энэ засгийн газрын хэлэлцээр бол бас яг цагаа олж байгаа. Ягаад гэвэл сүүлийн үед дэлхийд дээр энэ Трамп тариф гарч ирээд энэ гангийн одоо урд төршийн гангийн экспортын асуудал энтертэй холбогдуулаад нүүрсний үн унж байгаа. За тэгээд энд яригдж байгаа 5 сая тонн нүүрсийг бас яаралтай зармаар байна гэдэг нь бол зөв. Энэ шууд одоо гэрээндээ 2 компани хоорондоо гэрээгээ байгуулж ихтэл өнөөдрийн Эрдэнэс 5-7 компани олборлож байгаа хүчин чадал дээр дотоод нөөцөө ашиглаж нэмэлт 5 сая тонныг бэлэн мөнгөөр борлуулах асуудал байгаа. Энэ бол ойролцоогоор нэг 400 орчим сая доллароос дээш хэмжээний одоо борлуулалтын орлого бас ороод ирэх ийм одоо нөхцөл бүрдэж байна гэж ингэж ойлгож болно. За хууль тогтоомжинд бол ямар нэгэн өөрчлөлт бол яг энэ хэлэлцээртэй холбогдож орохгүй. Энэ өөрөө олон улсын гэрээ эрх зүйн одоо хүрээнд засгийн газар хоорондын хэлэлцээр байгаа учраас энэ одоо уул уурхайн биржийн тухай хуулийн энэ зүйл залтанд бол хамрагдахгүй явна гэдгийг бас хэлье. За үнэн дээр бол мэдээж бид нар бас нэлээд олон удаа ярьсан энэ үнэн дээр бол олон улсад баримталдаг буюу одоо нүүрсний борлуулалтыг урт хугацаанд тогтвортой ийм одоо гэрээнүүдээр борлуулалтыг хийдэг. За манайд бол уул уурхайн биржийн тухай хуулиар арилжаад явдаг. Тэгэхээр энэ удаагийн засгийн газрын хоорондын хэлэлцээр дээр бол энэ урт хугацаанд хийгдэж байгаа гэрээ учраас бас тодорхой буюу өнөөдрийн Эрдэнэс 5-7 компаниас нүүрс судалдаа авж байгаа 4 компани одоо үн бол тодорхой юм тогтвортой үнээр доктортой явах ер нь бол гэрээний үнээр явж байгаа. Тэгээд энэ үн бол одоо хятадын дотоод
зах зээлд хөлийн бомтууд дээр одоо зарагдж байгаа 5 индексийн үнэн дээр нэмэх нь одоо суур үн ороод ингээд энэ одоо үннүүдийн дунджаас энэ үн бүрдэн улиралдаа нэг удаа энэ үнэн дээр хөдөлгөөн орохоор ийм үнээр явж байгаа гэдгийг хэлье. За мөн одоо энэ компаниудын тэгээд энэ бол энэ үн чанар хугацаатай холбоотой асуудлууд бол яг энэ нүүрс худалдаа хоёр одоо компани хоорондын гэрээн дээр чанарын асуудал, хэмжээний асуудал, үнийн асуудал, дээрэс нь тэр нөө лабораторийн одоо шалгах асуудал, за мөн одоо энэ янз бүрийн маргаан гаруул гэсэн асуудлууд бол тодорхой заагдаад явж байгаа. Тэгэхээр энэ хоёр улсын хооронд байгуулж байгаа засгийн газрын хилцээрийг их хурлаар сойрхон батлагдмагц бид нар дараагийн гэрээ рүү ороод явна. Гэхдээ тэр гэрээнүүдийн драфт бол ерөнхийдөө бэлэн болцсон байгаа гэдгийг хэлье. За Монголын талаас бол энэ дээр одоо нүүрс худалдаа авах гэрээ уурхай хүчин чадлыг нэмэгдүүлэхээр Эрдэнэс Монгол компани харьяа Эрдэнэс 5 компани оролцсон. Хятадын талаас бол China Energy төрийн өмчт компани оролцсон. За төмөр зам дээр бол тендер зарлаад ингээд орно. Монголын талаас Монголын 5 төмөр зам компаниуд оролцоод явна гэдгийг хэлье. За. Цагаан мэдгшүү. Асуулт асууя. За